Монгол Улсын ерөнхийлөгчид санаачилсан эх оронч Монгол үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол эрх хүн зорилттой төслийг Дархуул аймагт хэрэгжүүлж байна. Манай улсын нийт хүн амын 49 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний эрүүл мэнд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн доктортой байдал, нийгэм болон улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг бодлогоор дэмжих шаардлагатай гэж бодлого тодорхойлогчид үзэж байна. Иймээс эрэгтэйчүүдэд чиглэсэн төрийн бодлого үйл ажиллагааг илүү оновчтой, системтэй хэрэгжүүлэх, тэдний нийгмийн манлайллыг дэмжих, эрэгтэйчүүдийн оролцоотойгоор хүн амын амьдралын чанарыг сайжруулахыг зорж байгаагийн нэг илэрлэл бол Монгол эрх хүн зорилттой төсөл юм а. Төслийн хүрээнд улс болон аймаг орон нутгийн хэмжээнд эрчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сайжруулах зорилго бүхий төсөл арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил эх оронч дарханчууд аян өрнсөн. Шууд утгаараа 5,000 гаруй хүнд, дам утгаараа 8-9,000 хүнд хүрсэн ийм ажил арга хэмжээ зохион байгуулсан. За олон талт ажил арга хэмжээний үр дүнч бас гарсан байгаа. За энэ жил бол Монгол эрх хүн гэсэн энэ төслийг зорилттой төслийг хэрэгжүүлэхээр Монгол эрх хүн гэсэн сэдвийнхаа хүрээнд бол эрэгтэйчүүд рүүгээ хандсан ийм ажил арга хэмжээ зохион байгуулахаар бид нэр төлөвлөж байгаа. За одоогийн байдлаар 10 гаруй төрийн байгууллагууд бол хамтран ажиллаад үйл ажиллагаагаа эхэлсэн байж байна. За хамгийн түрүүнд жишээ болгож дурдахад бол манай эрүүл мэндийн газрын хамт олон 17 настай хүүгүүдийгээ 1200-300 хүүгүүд байгаа шүү дээ. Яг 17 насны Дархуул аймагт. Тэдгээр хүүхдүүдийгээ эрүүл мэндийн үзлэгт хамруулад ер нь дуусч байна. За тэгээ ганцхан эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас гадна дараа нь эмчилгээний үргэлжлэхээр бас энэ ажил онцгой ач холбогдолтой. Тэгэхээр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, за тэгээд нийгмийн оролцоо, манлайлал гэсэн эдгээр сэдвүүдээр эрэгтэйчүүд дээрээ төвлөрч ажиллана. Тэгэхээр эрчүүдийн маань оролцоо энэ нийгэмд их чухал байгаа. Эрчүүдийнхээ манлайлал дээр суурилж, хойч үеийнхэндээ эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэх, тэднийг ёс зүйтэй хүн болгож төлөвшүүлэх, ээж аав гэр бүлээ хүнддэгдэх энэ үзэл хандлагыг төлөвшүүлэх. За тэгээд бусад нийгмийн чиг баримжаатай олон сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажлыг хийнэ. Арга хэмжээний үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-аас 2030 онд хэрэгжүүлэх эх оронч Монгол үндэсний хөдөлгөөний талаар Батлан хамгаалах яамны орон нутгийн хамгаалалт ажиллагааны газрын дарга инхол танилцууллаа. Тус үндэсний хөдөлгөөн нь хүүхэд залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, эрүүл чирэг, эрдэм боловсралтай ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгын хүрээнд холбогдох яамдууд, сургалт судалгаа, урлаг спортын олон талт арга хэмжээг улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилснаар 2026 оны 3 сарын 17-ны өдөр Монгол эрх хүн 3 дугаар зөвлөгөө маань Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. За үүнээс хойш 21 аймагтаа Монгол эрх хүн чуулган маань бас зөвлөгөөн хэлбэрээр бол 21 аймагтаа ингээд шат дараатаар үргэлжлэн явсаар байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн Монгол эрх хүн чуулганыг зохион байгуулсан гол шалтгаан юу гэхээр эх оронч Монгол хөдөлгөөнийг үүсгэн байгуулж энүүгээр эрчүүдтэй за дээрэс нь хүүхэд залуучуудаа эх орны үнэт зүйлийг таниулах, за үнэт зүйлийг хадгалах, өв соёлоо хадгалах энэхүү чиг үүргийг энэхүү хөдөлгөөнөөрөө дамжуулан өгөх ийм зорилготой санаачлагтай хөдөлгөөн маань үүсгэн байгуулагдсан. За эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнөөс бол энэ эдэр чирэг Монгол цэрэгдээ төслийг бас 2025 оноос хойш хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. За ингэхдээ бол яг олноороо залуучууд маань цугларч байгаа эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө шаардлагатай газруудад очиж эмчнэр маань эртэлрүүлгийг зохион байгуулж байгаа. За ингэснээр өнгөрсөн жилийн хугацаанд ярихад нэг дүүрэг дээр ярихад 14,000 залуучуудыг бол эртэлрүүлэгт оруулан ажилласан ийм амжилттай явж байна. За дээрэс нь 2026 оны хувьд энэ эх оронч үзэл за эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнөөрөө дамжуулан эрчүүдтэй яг төрийн албан хаагчтай болох цэрэг, цагдаа, онцгой байдал гэх зэвсэг түвшний албан хаагчтай зориулсан К3 он шиг бас тодруулах ийм үйл ажиллагаануудыг явуулахаар төлөвлөж байна. За энэхүү үндэсний хөдөлгөөнийг 5 жилийн хугацаатай 2 үе шаттайгаар явуулахаар ингээд бэлтэж байгаа. За энэ 2026-аас 2028 онд 1-р үе шат явна. За үлдсэн 29-30 онд үлдсэн 2-р үе шат ингээд явахаар. Гол зорилго нь бол хүүхд залуучуудаа Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Монгол түүх, уламжлал, байгалаа хамгаалдаг, хайрладаг энэ эх оронч үзлийг хүүхд залуучуудаа төлөвшүүлэх юм зорилготой ийм хөдөлгөөн байгаа. За хөдөлгөөнийг үндсэн зохион байгуулагч газар бол Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаад Монгол Улсын засгийн газар чиглэл өгсөн байгаа. За энэ зарлагыг үндэслээд рекламлах сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. За энэ хөдөлгөөнийг зохион байгуулагч гол байгууллага бол боловсролын яам, соёлын яам, манай Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах
байгууллагууд бүгдээрээ ингээд оролцоод энэ арга хэмжээ зохион байгуулна. За үндэсний хөдөлгөөний хүрээнд нэлээд олон том ажил арга хэмжээ төсөл явуулахаар бэлдэж байгаа. Тухайлбал одоо манай Батлан хамгаалах яам бол 2 жилд нэг удаа улсын хэмжээнд бүх залуучуудад бие биедрийн өв тэгш хөгжүүлэх, цэргийн иргэн мэдлэг дадлага олгох, гамшиг ослын үед биеиндээ тусалдаг, ур чадвар суулгах зорилготой дүүлгээд цэрэг спортын цогцлоор тэмцээн явуулдаг. За энэ тэмцээнийг 2 жилд нэг удаа ингээд зохион байгуулад ингээд явуулна. Гэх мэтлэнгийн одоо нэг байгууллагууд өөрсдийнхөө одоо хариуцсан ажил арга хэмжээгээ хариуцсан зохион байгуулах юм байна. Монгол эрх хүнд төслийн хүрээнд Монгол эрх хүнний талаарх уламжлалт ойлголт үндэс нь Монгол эрх хүнний түүхэн бахархал, Монгол эрх хүнний уламжлалт дүр төрх ба орчин үеийн шинэ хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.